сонсогчдоор манай Inner Child сэтгэл зүйн төвийн хамт олон оролцож байгаа. Хэрэв танд мэрэгжлийн сэтгэл зүй сэтгэл зүйчлийн тусламж хэрэгтэй бол манай хамт олон танд туслахад хизээд бэлэн байх болно. Та дэлхийн хаач байсан таны дотоод хүүхэд үргэлж тантай цуг байх болно. Inner Child сэтгэл зүйн төв. За сайн байцгаана уу үзэгчдээ, энэ орой мэндийг хүргэе. Inner Traders подкастын эхний дугаар бичигдэхэд бэлэн болсон байна. Энэхүү дугаарын зочин хостоор сэтгэл судлаач Мөнгөнбаяр миний би хөтөлж оролцоход бэлэн болсон байна. За тэгээ эхний дугаарын зочноор манад трейдер Сүрэнхүү маань оролцож байна. Та өөрийгөө танилцуулбал. За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Чойжл Сүрэн гэдэг. За би Pipcorn community-гийн үүсгэн байгуулагчдын нэг, арилжаач Гая байна. За баярлалаа. За Сүрэнгээ бас би оруулсан шалтгаан маань манай Сүрэнхүү бас трейдинг салбарт болсон нэлээ олон жил туршлагатай трейдер байгаа. Тэгээд Сүрэнгээс энэ подкаст эхлэхээс өмнө манай подкаст маш чөлөөтэй явагдана. Ерөөсөө бие барих шаардлагагүй, аль болох трейдинг талаар бид нар бас үзэгчтэй трейдинг мэдлэг бас ур чадвар сэтгэл зүй талтай мэдээлэл хүргэх зорилготой учраас тэгээд подкастын эхэнд би нэг асуулт асуух юм. Ямар асуулт вэ гэхээр хоёулаа нэг төсөөлөл дотроо нэг хайрцаг байна гэж төсөөлье. Ямар ч хэмжээтэй байж болно, том жижиг. За тэгээд тэр хайрцаг дотор янз бүрийн жимс байсан ч болно, нэг төрлийн жимс байсан ч болно. Тэрийг болохоор та өөрөө төсөөлнө. За энийг төсөөлж байгаа хооронд би 3 асуулт асуусан. Тэр 3 асуултанд хоёулаа толгой дотор хариулна гэсэн үг. За окей. За ойлгосон тий. За эхний асуулт. Нэг дээр нэгийг нэмэх хэд вэ? За хариулсан тий. За хоёр дээр хоёрыг нэмэх хэд вэ? За хариуллаа. За гурав дээр гурвыг нэмэх хэд вэ? За хайрцагын дотор юу байсан бэ? хайрцагын дотор юу ч байсангүй. Ямар төрлийн жимс вэ? Зөвхөн жимс байх хэрэгтэй байсан юм уу? Жимс хэрвээ байна гэж төсөөлөв. Окей. Тэгвэл тийм дотор банана байсан байна. За банан байсан байна. Энэ маань болохоор юу гаргаж ирдэг вэ гэхээр бидний сэтгэлгээний хэм маягийг гаргаж ирж байгаа. За саяны нэг дээр нэгийг нэмээд хэд гарсан бэ? 2. Хоёр дээр хоёрыг нэмээд 4. 3 дээр 3-ыг нэмээд 6. Энэ маань таны сэтгэлгээ болохоор илүү анализ хийх чадвартай, альва зүйлдээ логик хандлагатай гэсэн үг. Мөн нөгөө жимс төсөөлсөн, банан төсөөлсөн илүү нөгөө аз жаргалтай, сэтгэл хөдлөлөө илүү тогтун байлгах, аз жаргалын өнгийг бас бэлэгддэг жимс байх нь л дээ. Эсвэргээр нөгөө тоон өөрөө логикгүй, жимс нь өөрөө тис хөндлөн жимс байх бол түгээмэл жимс биш байх юм бол тэр хүн альва зүйл баригддаггүй, сэтгэл хөдлөл өндөртэй, тогтворгүй хүн байж мэдгэнэ гэсэн юм сэтгэл зүйн тест байдаг байх нь. Аль нь оранж байвал яах юм? Аль нь оранж байх юм бол түгээмэл жимс гэсэн утгаараа. Зүгээр л мейнстрим жимс. Эсвэргээр нөгөө нэг dragon fruit ч гэдэг юм янз бүрийн өөр төрлийн жимс байх юм бол тухайн хүний сэтгэлгээ нь өөрөө хис үрлэх сэтгэлгээ өндөртэй байдаг байх нь л дээ. За тэгээ энэ хүрээнд би өнөөдөр Сүрэнхүүтэй бэлэг бэлдсэн байгаа. Энэ хайрцагтай бэлэг. За тэгээ онгоолгоод үзэж болно. Одоо онгоолгож байгаа. Тэгээ одоо шууд онгоолгоод дотор нь юу байна? Yo, what's up, my man? Nokia. You know what I'm saying? За хэд дотн мэдрэмж байна? Гоё энэ дотн мэдрэмж. За Цоожил Сүрэн битэр болохоор 10 жилийн нэг ангийн сурагч нар байгаа. Тэгээд төгсөлтөө цуг байсан. Тэгээд Сүрэнгийн маань нэг хийдэг байсан одоо 10 жилийн трейдинг бизнес нь юу байсан бэ гэвэл Сүрэн өөрөө тайлбарлах юм уу? За би бас үзэгчтэй хуваалцж байна. За Сүрэн маань 10 жилдээ нэг цагийн завслагаагаа сурагч нарт Nokia-га түрээслүүлээд тэгээд нэг цагийн 50 төгрөг илүү 100 төгрөгөөр түрээслүүлээд тэгээд тодорхой хэмжээнд бас мөнгө олдог байсан тий. Тэгээ нөгөө утсан дээрх нэг юм жижигхэн тоглоом тоглодог байсан. Тэгээд бас нэг арай төрүүлээл тэгэл аав ээж хоёр утас аваад өгсөн нөгөө яаж нээж дүүг аав нэ тэрийг харилцаа холбоо хэрэгтэй болоод тэгээд тэрний дотроо нэг жижигхэн тоглоомтой байж таарал. Тэгэл ангийнхаа хүүхдүүд тоглоулаад тэгэл нэг цаг дээр нэг хэдэн төгрөгчтэй алт өгсөн шүү дээ. 50 төгрөг аваад тэгэл түрээслүүлээ. Тэгэл тэрүүгээрээ хоол авч идэл. Тухайн үед бол биднээс илүү мөнгөтэй байлаа шүү дээ. Яг энэ хүрээнд ихний асуулт. Трейдер хүмүүс яг төрөлхийн бий болж гинүү эсвэл ингээм амьдралын аль нэг үед ингээ трейд хийх ур чадварыг суралцж болж гинүү? За яг миний бодлоор бол ерөнхийдөө яг нэг хүн болгонд л ямар нэг өгөгдөл байдаг. Одоо даруй төлөв зантай хүлээцтэй тайван ч юм эсвэл амар зөрөгтэй юм шийдэмгий ч юм уу. Тиймэрхүү зан чанарууд нь ерөнхийдөө арилжаа хийхэд нөлөөлнө. Тэгээд сайнаар нөлөөлж болно, эсрэгээр одоо муугаар нөлөөлж болно. Гэхдээ л одоо ямар ч хүн ямар ч одоо давуу тал сул талтай хүн байлаа гэсэн өөрөө сайн
өөрийгөө ойлгоод тэгээд яг сахилга баттайгаар яг өөрийгөө бий болгоод сураад явах юм бол арилжаач болох боломжтой л гэж боддог. Хүн болгон. Тэг хүн болгоно. Төрөлхийн авиас гэхээс илүүтэй явах нь шүү дээ. Ямар ч тийм авиастай сул талтай байсан хүн гэсэн сул талаа засаад одоо авиас давуу талаа ашиглаад ч юм уу. Тэгээд ингээд хувиргаад өөрийгөө бий болох арилжаач болох боломжтой л гэж боддог. Ямар ч насны хүмүүс те. Тий. Одоо манай салбарт болохоор сэтгэл судлалын салбарт зарим талаараа бас нэг төрөлхийн ур чадвар шаардлагатай байдаг. Яг энэ шиг би сая судалгаа уншсан чинь 1983 онд Ричард тэгээд Экервест гэдэг хоёр хүн болохоор ийм арилжаач хүмүүс төрдөм үү эсвэл бүтээгддэм үү гэд хоорондоо бооцоо тавиад 1983 онд. 83 он. За. Тэгээд 5 хүнийг ингээд хоёулаа бэлтгэсэн юм байна. Тэгээ 2 жил бэлтгэсний хугацаанд нөгөө тавуулаа тодорхой хэмжээний амжилттай арилжаачин болж чадчихлаа, сахилга баттай тодорхой хэмжээний мөнгө олдог. Тэгээ эндээс тэр хоёр ямар дүгнэлтэнд хүрсэн бэхээр арилжааг хүмүүс төрөлхөөс илүүтэй сахилга бат амьдралын туршлага ур чадвараар илүү олж авд юмаа гэсэн дүгнэлтэнд хүрчлээ. Тэрэн шиг яг сүрэнгийн хувьд яг арилжаач хүн урт хугацаанд ингэж их хэмжээний ашиг олгох гэдэг юм уу доктортой байхын тулд ямар ур чадвар эхэлж байгаа арилжаач нарт ер нь хэрэгтэй байдаг бол. За ерөнхий минийхаар ингээд хүмүүсийг хараад тахт ер нь нэг юм цикл байгаа таамсаа санагдтыг. Эхлээл сонирхон судлан тэ гой санагдана ингээл тоглоом шиг санагдал мөнгө олох боломжтой байна гэж бодвол тэгэл арилжаж эхлээл мөнгөө гаргаж ирэл депозит хийгээл ихтэй арилжахаар мөнгө олно. Нөгөө үдсэн харсан сурсан юмнууд нь ажиллана одоо анализ нүн шинжилгээ юмнууд нь яг л ажиллаад яг гой мөнгө олоод байна. Тэгээ ихтэй олно. Ихтэй олвол маш ихтэй болвол тэгээд энэ нь бас энэ стрейк нь бас хэр удаа үргэлжлэхийг мэдэхгүй. Гэхдээ одоо энэ ихтгэл чинь одоо ингээд хурагдаж явсаар байгаад нэг өдөр нуурна. Их хэмжээний алдагдал хүлээн. За тэгээд тэрний дараа ингээд сэтгэл зүйн одоо тийм хямрал готролтой холбоотой эффектүүд орж ирнэ. Тэгээд тэрийг арилгах гээд одоо тэр нөхцөл дээрээ алдагдлаа нөхөх гээд ч юм уу те өмнө байсан тэр ялж явж исэн гоё мэдрэмжээ авах гээд одоо араас нь улаар нь нэмээд алтна гэдэг юм уу те. Тиймэрхүү циклээр ингээд унж босч явна. Тэгээд явандаа явж явсаар байгаа л ерөнхийдөө нэг юм эрсдлийн менежментээ бариад ингээд алдаж оноод гэхдээ урт хугацаанд ашигтай алдах үедээ алдаад онох үедээ оноод тэгээ магадлалынхаа онлоор одоо 60% win rateтэй 40% win rateтэй байсан ч гэсэн ер нь ашигтай гэж болдог байхгүй. Тэр зүйлийг ойлгож аваад тэгэл ерөнхий яг тэр зүг рүү бөөндө чиглээл тэнд л яг ашигтай арилжаач бий болдог гэж бодож байна. Сая сүрэнгийн яриан донд ингээд нэг хоёр сонирхолтой хэсэг явж байна л та. Арилжаан донд ингээд арилж байгаа хийнгүүд ялалтын мэдрэмж нь ороод тэгээд нэг л өдөр ингээд алддаг гэж тэгж штэ тий. Ер нь хоёулаа яг энд хариулахаас өмнө эхлээд яг яагаад арилжаа хийх болов? Хоёрт яг ийм ялалтын мэдрэмж буюу тэрэндээ ингээд автаад хүн ямар эрсдэлтэй үйл явдлуудыг ер нь таны туршлагаар хийж болж байна. Хийдэг бол за би түрүүнийх нь асуултыг яг өөр юм ирчихжээ. Өөр нэг хэрэгтэй чадвар гэх юм бол хамгийн эхлээд ерөнхийдөө яг ийм сахилга баттай л байх хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр дисциплин те. Спортын сахилга бат одоо цэрэг армийн сахилга бат ярьдаг шүү дээ. Тиймэрхүү яг сахилга баттай л байх хэрэгтэй. Мөнгөн дээр шуналтаа автахгүй, тайцтай автахгүй. Тэгэл яг арилжахгүй гэсэн бол арилждаггүй. За ингээд өнөөдөр $1,000 ашиг хийсэн одоо боллоо гэсэн бол болдог ч юм. Ямар нэгэн байдлаар тийм одоо гаргасан дүрмэндээ одоо бат зогсдог сахилга батал хэрэгтэй юм бол өөрийгөө зогсоож чадчих шүү дээ. За тэгээд дараагийнх нь асуулт нь яагаад ер нь энэ арилжааг яагаад сонирхох вэ? Яагаад сонирхсан бэ? Хизэнээс хийж ийн одоо энэ Pipcorn гэдэг бас энэ арилжаачны томоохон хэмжээний community үүсгэн байгуулад ингээ явж явах энэ хүсэл тэмүүлэл ер нь юунаас эхлэх болов? Арилжаа яг сонирхож эхэлсэн гэвэл ерөнхий яг ковид-мовидын өмнөх үеэс яг foreign exchange forex-ийн арилжааг сонирхож эхэлсэн. Тэрнээс өмнө бол бүр яг 10 жил мэл байхдаа яг хувьцааны арилжааг сонирхдаг байсан. Хувьцааны зах зээл, хөрөнгөний зах зээлийг хувьцаа аваад тэгээд хадгалж байгаа дүн өсгөр зардаг ч юм уу эсвэл options ч юм уу эсвэл тэр OTC over the counter гэдэг нэг Америкийн ингээд нэг онлайн бирж байдаг байхгүй жижигэн бичил компаниудын хувьцаа байдаг. Тэрэн дээр тоглож моглол гэж сонирхдаг байсан. Тэгэл тэрнээсээ ерөнхий ерөнхий нэг юм санхүүгийн сектортой ойр байх сонирхолтой байсан. Яг нэг аль хүүхдүүд эмч болно, цагтаа болно гэхэд би ерөнхий яг юм зүгээр ингээд компьютерийн хаар цууж байгаа л их мөнгө олдог тэр зүйл гоё санагддаг байсан. Тэ.
Тэгэж яваад илүү арилжаа Тэгээд явсаар байгаа л талтай тийм санхүү талдаа сонирхсан, бизнесийн удирдлагаар сурсан. Одоо ингээ арилжааны салбарт нийт хэдэн жил болж байна? Одоо чи юу лээ? Яг сонирхож судалж эхлээд 6 жил 6 дахь жилдээ ерөнхий явж байгаа юм. Тэгээ яг за энийг л хийх юм байна гэдэг ер нь full time за одоо ер нь орё гэл. Тэгээд бол 1-2 жил гарав. Одоо яг энэ 6 жилийн хугацаанд бол нэг уналт босолт гэдэг шиг л янз янзын арилжаанууд хийгдчихсэн баг тий. Энэ хүрээнд яг тэр нөгөө сая таны яриан донд гарсан тэр нөгөө ялалтын үеийн мэдрэмж гэж одоо яг үнэхээр тэр нөгөө мөнгө олох тэр арилжаа нь ашигтай байх хүнд ямар сэтгэл зүй ч юм уу мэдрэмжийн хувьд ямар хөө байдаг бол. Тэгээ ерөнхий тэгэл аз жаргал шүү дээ. Happy мэдрэмжтэй гоё олз олсон тий. $100 өстэй $600 ашиг хийсэн тий. Айгуу том олз олсон. Тэгээ ингээ өөртөө бас тэлтэй ингээ өөртөө баярлаа. За ингээд одоо хичээж хийж байгаа юм маань сурж байгаа юм маань ингээд үр өгөөж өгч байна. Тэгээ бас нэг дими юм хийгээд яваагүй ингээд амжилтаа одоо ингээ үр өгөөж өгöd эхлэе. Гэт нэг тийм нэг өөрийнхөө хийжсэн үйлдэлүүдийг зөвтгөх ч гэдэг юм уу нэг юм тийм мэдрэмж. Өөртөө итгэлтэй байдал. За окей болж шүү одоо болоод. Одоо ингээл цаашаа гоё амьдрандаа болж байгаа юм шиг. За тэр мэдрэмж нь хэр удаан үргэлжилж ирсэн бэ? Хамгийн уртдаа ч гэдэм юм. Ер нь тэндээс ирж байгаа эрсдэл ер нь яаж үүсэж байна? Арилжаан дээр байнгын тийм ашигтай явах боломжтой байдгүй эсвэл үгүй юу? Хувийн туршлагаасаа болцвол. Яа байнгын ашигтай явах гэдэг нь одоо боломжгүй. Заавал алдах хэрэгтэй. Алдад нь алддаг. Нэг жил мэл дандаа тип явсан дандаа ашиг хийсэн хүн байхгүй шүү дээ. Тэгэл тэр донд чинь зарим арилжаа нь одоо алдна зарим нь он. Гэхдээ алдахтаа багыг алдаад олохдоо одоо тэрнээсээ 2-3 дахин ихийг олоод тэгээд явж байгаа. Тэгээ өнө 3 алдаад 3 олоход 3 удаа ашигтай гарахад тэгээ нийтдээ ашигтай байдаг. Ерөнхий яг тэр л агуулга. Энэ дандаа тийм ашигтай байна гэж байхгүй. Тэгэл ерөнхийдөө ингээл сардаа энэ сард нэмэгдээд одоо энэ үйлрэлтэд ингээл өнгөрсөн жил нэмэгдээд тэгэл тиймэрхүү байдлаар л дүгнж байгаа. Маахтад бас ингэ янз янзын үйлчлүүлэгчд ирдэг. Тэгээд дан ганц арилжаач биш. Ер нь хүн ингэ нэг альва мэдрэмжийн дундаас нэг сөрөг мэдрэмжээ хамгийн түрүүнд шахан зайлуулж чаддаг. Үгүй хийж чаддаг. Харин эсвэргээр нөгөө эрэг мэдрэмжээ байнгын хажуудаа байлгадаг. Тэндээсээ нөгөө тэр нөгөө төсөөл тэр нөгөө happy мэдрэмжээ нөгөө дахин мэдрэхийн тулд гэх юм уу. Тэгээ энэ утгаараа манайх дээр одоо онлайн бет ч гэдэм янз бүрийн асуудал дээр хүчтэй мөнгө олцсон, их хэмжээний мөнгө олцсон хүмүүс эргээд яг тэрэн шигээ дахиж мөнгө олох юм шиг санагдаад эсэлт ороод идэг. Яг арилжаан дээр ч гэсэн иймэрхүү сэтгэл зүй байх уу, байхгүй юу, эсвэл байдаг бол та үнийг яаж зохицуулдаг вэ? Бага харилцаан дээр ямар үед тийм мэдрэмж авдаг вэ гэхэлэр одоо бага эрсдэл гаргаад за нэг одоо төсөөлөл до $1000 эрсдэл гаргаад нэг арилжаан дээр одоо дансандаа $1000 за тэрийгээ тэгээд амар эрсдэлтэй арилжаанд ороод за нэг аз дайраад ч юм уу эсвэл айгу зориг нь хөдлөөд нэг тухайн өдрийн нэг тайминг таарад тэр $1000 чинь за $60,000 бол тий $70,000 болчихсон. $1,000 тий. За яг нэг 2 цаг магийн дотор тий нэг 3 цагийн дотор ч юм уу $70,000 болчих. Тэгэнгүүт яг тэр үеэс авч байгаа мэдрэмж айгу их штэ. Маш бага мөнгө ингээд маш бага мөнгө эрсдээд маш их ашиг олчлаа. Тэгэнгүүтээ тэрний дараа ингээд ингэж явж байгаа дахиад арилжаагаа хийгээд ингээд явж хахад ерөөсө дахиад тийм зүйлийг л хүсэж идэх байхгүй. Дахиад нэг $100-оор $100 цэнэглээл тэрийгээ $5,000 болгочихгүй л $1000-ыг л 20,000 за ядаж 10,000 болгочих гээл. Тэгэл амар риски энтринууд хийгээл өмнө нэг удаа болсон шүү дээ. Энд чинь боломжтой. Яг боломжтой л доо. Тэгтээ тэр чинь тийм амар олон удаа тэгэх боломжгүй байхгүй магадлалаараа ч юм. Тэгээ яг тэрийг л тэрний хойноос л яваад тэгээ зүгээр энгийн зүгээр $1000 эрсдэлд оруулаад нэг $1,500 ашиг хийж байгаа $2,000 ашиг хийж байгаа нэг энгийн тим арилжаанууд чинь их тийм аз жаргал өгөхгүй шүү дээ. Тэр нэг ганц гоё мэдрэмж өгөхгүй. Тэрэндээ цаадахгүй ерөөсөө л $100,000 болгочихъя л гэсэн тийм шуналныхаа хойноос яваад тэгж явсаар байгаа л тэгээл за энэ юу н хотлаа юм байна. Ингэж болохгүй юм байна гэж өөрөө л ойлгохдаг л та. Nice. Тийм үедээс байсан байна. Тийм байна. Хоёулаа яг яриагаа ингээд хаваачуулаас их цэцтэй болохоо санагдлаа. Арилжаа хийдэг хүмүүсийг хоёулаа зөв 3 төвшөнд сэтгэл зүгээр нь хуваагаад үзчихвэл. За эхний төвшин болохоор яг саяны хэлсэн нөгөө шунал ч гэдэм үү энэ нөгөө хүчтэй аз жаргалаа нөгөө ойлгох гээд явж байгаа. Тэгээ нэг ойлгож чадахгүй ингээ алдаад явж байгаа хүмүүсүүд ч гэдэм үү те. Тэгээ тэндээсээ ингээ суралцж байгаа төвшин.
За тэгвэл энийг ойлгохонгууд хоёр дахь төвшин нь болохоор за энд бол алдах эсэл бол байнга байх юм байна. Олох эрсдэлч олох момент ч байнга байх юм байна. Гэтэ нөгөө байнгын олно гэж орохгүй яг ийм нөгөө тогтвортой байдлага буюу нөгөө сахилга батаа хангаад явах нь чухал юм байна гэдэг нэг хэсэг төвшин үүсэж явах шиг одоо яг хоёр дахь төвшөнд гэх юм уу. За тийм. За тэгэнгүүт эндээс ингээд нөгөө сэтгэл зүгээ дахиад ингээд тренжүүлээд ингээд явангууд миний бодлоор яг нөгөө 3 дахь төвшөнд очих үед хүн тэр уйтгартай байдлаас аз жаргал авдаг. Нэгэсэндээ 4-5 жил тэрийг хийцэн ч яг л нөгөө тэр зүйл нь ингээ өөрийнх нь өдөө тутмын нэг шүдэ угаахтай адилхан болцсон. Харин эндээс орж иж байгаа тэр нөгөө ашиг, value-г нөгөө өөрийнхөө нөгөө хийхийг хүсдэг нөгөө мөрөөдөл утга учиртай ингээ зарцуулаад эхэлдэг юм шиг. Бүх амьдралаа арилжаан дээр ингээ нөгөө байлгадаггүй юм шиг. Одоо миний нөгөө мэдхийн ингээ нөгөө судлаад үзэнгүүт тэгээд нөгөө өөрсдийнхөө нөгөө мөрөөдлийн амьдралыг бүтээх хүсэл тэмүүлэлтэй арилжаач гэж төсөөлөе л доо. Тэнгүүд яг энэ ингээ үе дээр явж байгаа хүмүүсүүд нь яг яаж ингэж step up буюу нэг level up хийж явах шиг байна таны бодлоор. Та ер нь өөрийгөө аль төвшөнд байна гэж би ерөнхий яг тэр 2 дээр л байгаа. Одоо нэг хүн шиг ярилж байгаа да эрсдлээ тогтмол барь да. Нэг жуутахгүй амар яахгүй. Баята маята гэл ерөнхий нэг 2 дугаар төвшин рүү ороод дөнгөж орж мороод явж байгаа бах тий. Тэгээ 3 дугаар төвшингийн хүмүүсийг бас харж ийн л да. Тэ. Идгээждэг тий. Шуурдаггүй яадгүй. Тэр хүрэхэд бас тэр хүмүүс ч бас нэг тэ нэг 200-300 мянган долларын команд байгаа байхгүй тансанд нь тэрүүгээрээ ингээд рисклээд 1000-2000 доллар рисклээд 5000 доллар рисклээд тэгэл 10-15 хийгээл тэгэл 1000 доллар рисклээд нэг 3000 доллар хийдэг. За 1000 долларыг эрсдэх нь бол нэг тийм том асуудал биш. Тиймэрхүү хэмжээнд бас яг одоо тэр олж байгаа орлогынх нь одоо мөнгө нь одоо хүмүүст өөрөөр нөлөөлж штэ. Өмнө мөнгөний мэдрэмж шүү. Тэгээ ингээд надад 100 доллар бага мөнгө биш байлаа гэхэд одоо өөр хүнд маш бага мөнгөч байдаг юм уу. Тиймэрхүү байдлаасаа болоод тэгээд айгүй тэр нөгөө нэг одоо тийм сахилга баттайгаар хийж байгаа арилжааных нь орлого нь хангалттай амьдралтанд болдог одоо дүн нь хангалттай тийм тохиолдол байгаад байгаа юм бол удаа гэж боддог. Тэгээд алдж байгаа хэмжээ ч гэсэн бас нэг хайхтар нөлөөлөхгүйгээр тэгэл энэ бол тоглоом энэ бол ажил ингээд эрсдэл гаргадаг ингээд тэгдэг. Тэгж явсаар байгаад ерөнхийдөө ашигтай байдаг. Одоо манай бид бас ингээд сэтгэл зүйн зөвлөгөөн дээр ингээд үйлчлүүлэгчтэй нэг өгдөг чадваруудын нэг нь яг сая таныг хэлсэн нөгөө ямарваа нэгэн байдлын ингээд нөхцөл байдал өөрчлөгдөхөд нөгөө core сэтгэл хөдлөл нь өөрчлөгддөг. Янз бүрийн триггерүүд ингээд үүсгэхэд нэг арилжаа одоо магадгүй алдчих гэдэг юм уу те. Тэрэн дээр ингээд өндөр хэмжээний ашиг олцохоо юм шиг мэдрэмж төрөнгүүт тэрэнд автаад нөгөө бүх эрсдлээ ингээ оруулдаггүй. Тэр нөгөө өөртөө нөлөөлдөггүй. Яг л нөгөө нэг ингээл өөрийнхөө байр суурь дээр байж идэг тэр нөгөө нэг сэтгэл зүг дархлааг бий болгох гэж бид нар бас нэлээд ажилтдаг. Тэрэн шиг одоо яг арилжаачин хүмүүс яг өөрсдийнхөө ийм скил ур чадваруудыг нь хэрхэн нэмэгдүүлж байна. Яг ийм community одоо Pipcorn ч гэдэг шиг ийм community яг чухал юм уу? Эсвэл яг үнэхээр зүгээр дэлгэцнийхээ урд ингээл суусаар байтал яг та өөрийн мэдлгүй level 2 төвшөндөө очсон байх юм уу? Яг ингээ анхлан арилжаа хийж байгаа хүмүүст ингэж бас хуваалцахад таны туршлагаас юу ямархуу байх шиг байна. Яг бид хэд бол ерөнхийдөө яг бөөндөө гэр гэртэл яг авааганцаараа л арилжаал алдаал тэгэл баахан юмнууд үз судлаад ингээл явдаг гэсэн нэг л маш олон юм туршаал маш их цаг хугацааг алдаал. Тэгээ бас цаг хугацаатайгаа хамт бас яг мөнгө алдаж байгаа шүү дээ тэр зүйлээ туршиж үзэх гээд зүгээр бас яг демо дансан дээр яахгүй ч юм бас нэг байгаа мөнгөө оруулаад бүхэн туршаад үзчихнэ. Тиймээс бид энэ community-г үүсгэсэн юм бол ерөнхийдөө үдэн санаа бол ерөөсөө л тийм байна. Бөөнд бол яг эхний 2-3 жил төрж бодлоо те. Ахтар зөвлөд ингээ яах юм байхгүй зах зээл ч гэсэн Монголын хувьд бас нэг ахтар хөгж өгөө тийм байсан. Тэгээд ерөнхийдөө шинээр сонирхож байгаа сурж байгаа хүмүүс өөрсдийнхөө мэддэг чаддаг туулсан алдсан зүйлсээ бүгднийг хэлээд заагаад өгчнө. Тэгээд бас community байхаар бас яг ингээд чи өмнө алдагдлуулээ гэл ингээл мөнгө алдаал ингээл юм арилжаан сетап болохгүй хэцүү тийм байгаад тахт бас яг ганцаараа дэлхийгээ яваад байгаа юм шиг. Гэхдээ ингээл community-тэй болчихлоо одоо хоорондоо ярилцаал те ингэсэн чинь ингэчлээ ийм алдаа гаргачлаа. Яа энэ дасыг ингээд шатаачлаа ч юм уу те. Тэгэл тэгэнгүүт нөгөө хэд нь орж ирэл тэрэн дээр нь дүгнэлт хийж өгөөл андаж чи болохгүй шүү дээ ингэсэн дээр шүү дээ ийм хүүд ингэчихэж байгаа ч ашигныхаа ядаж талын аваад талын наагаад ингээд яадаг ч юм. Тиймэрхүү байдлаар зөвлөөд ингээд community-гийн давуу тал бол ерөнхийдөө яг
маш их яг эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол тий. Тэгээд бас нөгөө эрхмээ трейдер талигач эрхмээ трейдерийн бид өрсөлдөгч биш гэсэн нэг тийм слогантай community хийдэг байсан байхгүй юу? Swing traders гэдэг. Ерөнхий яг тийм зүйлийг л бий болгохын тулд яг тэгээ бөөндөө гой суралцаал хөгжөөлье. Тий. Сайжрый тий. Магадгүй бас нэг айхтар community дотор орж ирээд их юм сураад их ашиг олох биш. За нөгөө талдаа зүгээр л одоо хүлээх нэг тийм алдагдал эрсдлүүдийг нь ядаж бууруулж өгч ивэл тий. Мөнгөлөнгөд шүү, ийм үед эрсдэлтэй байдаг шүү, мөнгө алддаг шүү. Тэгэл нэг тэр нэг ганц нэг зөвлөгөөн дээрээс үндэслэл бас ашиг олоогүй ч гэсэн яг их мөнгө алдах байсан эрсдлийг тойроод хүмүүс гарч ивэл зүгээр баг тий. Nice. Бас яг айгүй чухал концепц шүү. Бөөндөө хамтдаа хөгжөөд явах тий. За энэ хүрээнд нэг ийм сонирхолтой асуулт төрж байна. Community гэдэг зүйл ингээд макро микро альж төвшөнд бий болд юм байна тий. Тэрэн шиг би өөрөө нөгөө трейд хийдэггүй. Гэхдээ трейдийг ингээд сүүлийн жил хагас ерөнхийдөө ингээд сонирхоод судалж байгаа зөв сэтгэл зүй талаас нь. Тэгсэн чинь миний анзаарснаа нэг юм юу вэ? Трейд гэдэг маань өөрөө ийм community институт хоорондын өрсөлдөөн юм шиг нэг талаараа. Томоохон хэмжээний зах зээлд ингээд томоохон хэмжээний институтууд өөрсдөө ажиллаж идэг. Тийм. За окей. За том банкуд ч гэдэм үү те. Улс орнууд ч гэдэм үү. Тэгвэл энэ том институтын эсрэг бид нар бас ингээд нэг юм community нэг юм жижигхэн гэдэг шиг нэг өөрсдийн гэсэн үзэл баримтлалаа ингээд орж ирж шүү дээ. Тэгвэл яг энэ нь урттаа яг үнэхээр жижиг community байж чадах боломжтой юм уу эсвэл тэр том community-д ингээд байнгын л залгиулж идэм үү? Яг үгүй ерөнхий яг ерөнхий зөв ойлгосон байна. Томчууд одоо ингээд зах зээлийн ханшийг хөдөлгөж байгаа зүйлс ч өөрөө ингээд олон улсын эдийн засгийн төвшөнд те байгууллага болон улс орнууд том банкуудын хооронд те явж байгаа тоглоом. Манайд ингээд retail traders гэдэг ч юм бол ерөнхийдөө зүгээр тэр томчуудыг ингээд нэг жоохон дагж яваал нэг жоохон шиг аваад идэл гарч байгаа тийм жижигхэн загснууд аахгүй. Бид нар бол ерөнхийдөө яг retail traders бол тэр зах зээл ханшинд нөлөөлөх тэр томчуудын тоглоомд оролцох ерөнхий боломжгүй форексийн зах зээл дээр бол тэгэл ерөнхий яг хаашаа урсж байгаа урсгал дагаад дагж яваал тэгэл ашиг аваад гардаг тийм community гэх юм уу? Тийм хэсэг нь баггүй. Гэтэ бол оршин тогтнохгүй ерөнхийдөө урт хугацаанд ингээд алга болно гэдэг үгүй байж болно. Хангалттай оршин тогтоол тэгэл яваад ирнэ. Юусе тийм байсарч ирсэн retail traders. Окей, тэгвэл яг ийм нөхцөл байдал яваад яг таны харж байгаа алсын хараа буюу за одоо манай үзэгчид ч гэсэн бас зарим нэгэн хүмүүс маань шинээр трейд хийх гэж байгаа хүмүүсүүд ч байж болно шүү дээ. Яг энэ нөхцөл байдал таны ер нь хардаг алсын хараа ер нь хаана вэ? Яг арилжаач хүмүүс нэг эцсийн зогсоол гэдэг шиг таны зорж байгаа ер нь зорилго мөрөөдөл ер нь зорилго юу вэ гэж байна? Тэ. Зорилго юу вэ гэвэл за ерөнхийдөө мэдээж хэрэг айгаа боломжийн хэмжээний их капиталтай арилждаг том гэр бүл орчноо сайхан болгох те аюулгүй. Тэгээ ерөнхийдөө ингээд яг левел 3 юм уу да түрүүний ярьсан. Тодорхой хэмжээний тогтмол эрсдлийг гаргацдаг. Тэр гаргасан эрсдлийнхаа хариуд одоо авж байгаа өгөөж нь амьдралд нь хангалттай, Монголын хэмжээнд хангалттай. Нөх амир баяжаад ингээд нэг тийм бол биш зүгээр нэг санхүүгийн хувьд эрхчлөөтэй. Тийм багт ч одоо ерөнхий амьдралын одоо өөр бусад гоё зүйлс цаг гарах боломжтой болчихно. Тийм нэг тухтай тайван байдал юм да. Тэгээ энэ пул гэж төсөөлөх юм бол энэ пулд бол байсаал байх юм байна те. Тэ ерөнхий арилж байгаа хэсэг бол байсаал. Би зүгээр өөрөө бас нөгөө арилжаа хийдэггүй болохоор бас буруу зөв ойлгож магадгүй. Зөв энэ нөгөө пул гэдэг маань одоо энэ олон ингээ арилжаачин дунд ингээд бид нэг ингээ хоорондоо ингээ өрсөлдөж ш нэг талаараа те. Тэр өрсөлдөөн дунд ингэж одоо нэг бух нөгөө талд за баавга тий баавга хоёр ингээ тий өсгөө унах уу гэдгээс ингэж өөрсдийн гэсэн арилж байгаа. Тэгвэл энэ өрсөлдөөн дунд байнгын ямарваа нэгэн ашиг хүртэж амьдрна гэдэг бол нэг талаараа нөгөө тэр пул нь байгаа цагт танд эрсдэл байх магадaltaй л гэсэн үг шүү нэг талдаа. Тий үргэлж одоо миний буруу ах миний эсэл хүрэх алдагдал үлэх боломжтой. Тэнгүүд нөгөө яг ийм нөхцөл байдалд би хүмүүс сэтгэл зүгээ яаж тайван байлгадаг бол гэж их гайхаад байгаа. Тодорхойгүй ийм нөхцөл байдал хүн яаж өөрийнхөө сэтгэл зүг одоо левел 3 төвшний хүмүүс бол энэ бол нөгөө үжээ нөгөө сэтгэл зүйд нь нөгөө янз бүрийн стресс өгөө болцсон гэж үзье л да. Тэгхийн бол тэр төвшин рүү орчно гэдэг бол ерөөс нөгөө аюултай гал гарч байхад ч тэр өөрийнхөө сэтгэл зүг тайван байлгаа тэр өрөөнөөс хувь хуурай гарч чадна гэдэг шиг тийм ур чадвар тэр хүнд бий болдог юм шиг. Тэгвэл энэ яаж
одоо арилжаач хүмүүс энийг бий болгоод байна. Хоорондоо энэ талаар хуваалцаж, нэгэндээ туршлага хуваалцаж гинэ үү? Эсвэл өөрсдөө бий Окей. болгож чадчих нь үү? За эхлээд ерөнхийд тэр өрсөлдөөн байгаад байна шүү дээ. Бух уу, бавгаа юу, хан шүсгүүн. Одоо нэг нь одоо өснө гэл нөгөөх нь унна гэл өрсөлдөөн гэж яриад байгаа шүү дээ. Тэр өрсөлдөөн чинь ерөөсөө манусын левелд явахгүй. Тэр ханш манустай манусгүй явна. Тэрэнд манус нөлөөлж угаасч чадчихгүй. Тэгээ хинч биднийг тоохгүй тэр өрсөлдөөн бол тэгэхээр яг бид өрсөлдөгч биш гэдэг чинь ерөнхийдөө ингээл зөв бүгд л ямар нэгэн байдлаар ингээд ашиг хийх боломжтой ерөнхий тим зах зээл байхгүй. Тэгээд тэрэн дээр хүмүүс яаж сэтгэл зүгээ тэгж бариад 50 байдаг байгаад байна гэвэл бас нэгдүгээрт одоо тэр эрсдлийн менежмент, риск менежмент те. Хоёрдугаарт одоо тэр мөнгөний мэдрэмж, мөнгө чи ямар мөнгөөр арилжаад байгаа. Чи $1000 цалин аваад сарын цалингаа нэг арилжаан дээр тавьчаад хараа сууж байгаа хүн за ингээд илүү $500-оо ингээд 10%-аар $50 нэг арилжаан дээр эрслээ тавьчаад хараа сууж байгаа хоёр хүний нөхцөл байдал шал өөр байна да. Тэгээд $50 тавьж байгаа гай бол за тэгээд энэ сетап те хэрвээ явах юм бол арилжаа тип ирэх юм бол нэг $150 нэг харьцахгүй арилжаа хийчин те. За алдвал яах вэ тэгээд нэг удаа $50 алдчихъя. За тэгээд дахиад одоо 9 удаа энтри хийх надад боломж байгаа. Арилжаанд орж болно. Тэрнээс дахиад нэг нь л одоо нэгийг харьцах 3-тай $150 ашигтай гарахад одоо ингээд баланс нэмэгтэй болно гэд 50 байж байгаа. А нөгөө $1000 бүгднийг тавьсан гайвал дээлтэнд бурхан бүргэл доошоо хөлбөрөө тогтож чадахгүй сандраал тиймэрхүү нөхцөл байдал байгаад байгаа шүү. Тэгэл ерөөсөө их мөнгөтэй хүмүүс ч гэсэн ингээд ерөөсөө ялгаагүй. Сая долларыг нэг арилжаан дээр эрсдэж болно. Тэ сая доллароо $1000 нэг арилжаан дээр эрсдээд арилжаад явдаг хүн байж болно. Ерөөсөө ялгаал тэр. Дааж чадахгүй хэмжээний эрсдлээ одоо гаргах юм бол гаргаж байгаа хүн одоо тийм рационал юм тайван байж чадахгүй гэсэн. Хэрвээ тэр арилжаа бүтлгүүтэх юм бол тэр хүн баларах гэдэг шүү дээ. Тэр амьдрал нь ерөнхийдөө мөнгөтэй одоо ингэ тийм хүн байлаа ч гэсэн level 3-ын гай байлаа ч гэсэн тэгээд бүх одоо хөрөнгийнхөө талыг нь тавиад арилжах юм бол бас тийм нөхцөл байдалд орно л гэсэн үг л дээ. Эндээс тэгэхээр яг тэрэн дээр л юм болов гэж бодсон. Тийм байна. Наа чин бас айгүй сонирхолтой үнцэг байна шүү. Германд нэг юм болсон юм байна. 1970-аад оны үед нэг онгоцтой явж исэн залуу ослох болж л дээ нэг инжайн шатаад тэр онгоцонд нь нэг 40 гаруй хүмүүсүүд байж энэ нэг өөрийгөө золих талтай холбоотой жишээ. Тэгсэн чинь нөгөө онгоцны нисэгч болохоор өөрөө бодохдоо за би энэ хүмүүсийг яаж аврах вэ гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт өөрийнх нь толгоонтой орж исэн зүйл энэ цэцэгтэй талбайг олж хараад тийшээ очиж яаж хийж газтан тэр нөгөө төрүүлж онгоцны нисэгч буун тэнгүүт нөгөө өөрөө асуудалгүй. Тэгэнгүүт нөгөө өөрөө нэг эрсдэлт нь чухал биш. Энэ хүмүүсийг л аврах нь чухал гэж нөгөө өөрийгөө эрсдэлтүүл байдалд оруулаад тэгээд нөгөө өөрийгөө аварч чадчихлээ. Энэ бол зүгээр яг нөгөө өөрийгөө эрсдэлттэй байдалд оруулаад нөгөө бусдыг аварсан хүний тухай жишээлтэй. Яг энэ шиг зүйл би нэг эсэргээр нь асуух гэдэг байна. За. Тэрэн шиг хүн ингээд өөрийнхөө аюулгүй байдал ингээ анхдагч хэрэгцээ ингээ бүх капиталаа эрсдэлд оруулаад тэнд ингээ ашиг хийн гэдэг сонголтыг хийж шít. За яг ингээд туршлагатай арилжаачид бол яг өөрийнхөө бүх эрсдлийг биш нэг тодорхой хэмжээнд л ингээ барайл за нэг 50%-аас ч юм уу за нэг 70-80%-аас бол би цаашлахгүй яг энүүхэндээ л ингээл бүр болохгүй бол нэг 150-60 орно ч гэдэм үү те нэг иймэрхүү байдлаар яваад байна уу да. Тэгээд тэндээс ингээ ашиг гэдэг. Эсвэргээр яг нөгөө өөрийнхөө бүх юмаа ингээ оолн тавьж байгаа тэр сэтгэл зүй юу нь яаж бий болоод байна. Манай монголчуудад тиймэрхүү сэтгэл зүй бас их байх шиг. Өөрийгөө одоо золих гэх юм. Тийм тэр чинь ерөөсөө л одоо шунал дээр л одоо түрүүний хэлсэн шүү дээ би нэг $1000-аас $60,000 хин нэгэн болгочих. Тэрийг ингээд сошиал медиа тавиад ийм боломжтой байдгийг. Наар ингэсэн. Тэрэл ерөөсөө окей надад тэдний өрөө хэрэгтэй байна. Миний амьдрал нэг ч юм бол $100,000 авах юм бол гоё шаг тэ. За тэгвэл тэрийг олохын тулд одоо энэ байгаа одоо дижин тавьж чадах, эрсдэж чадах мөнгө бүгднийг гаргаж ирэл нэг л гоё шаач. Ерөнхий яг тийм нэг шуналтай нэг тийм мэдрэмж. Тэрнээс болол тэгж яг бүгдийг тавьж өргөслөд байна да. Тэгээ бас яг асуудал байж болно те өөршөртэй янз бүрийн асуудал өвчин завлан моолтой нэг юм туссан газар бас нэг гаргалгаанд болж харагдаад ч юм уу. Тэгдэг байж бас магадгүй. Би бол бас тийм тэгж амьдралтай арилжааныхаа карьерт бас тэгж нэг айхтар амар эрсдэл гаргаад дааж чадахгүй эрсдэл эзэж гаргаж байгаагүй. Бас ингээд хэрвээ ингээд бүгднийг алдаад асуудалд орчлоо ч гэсэн
Тэр нөх амар тийм том асуудал дагуулахгүй хэмжээнд л тэгж одоо мөнгө гаргаж ажиллаждаг байсан. Сая ярианд донд гарч нөгөө нэг хүн ингээл за би нэг ийм ашиг хийчлээ шүү гэж сошиал медиагаар ч юм уу харуулдаг байх нь шүү дээ. Тэр нь бас нэг тодорхой хэмжээний нөгөө хүнийг сэтэлжүүлэх нэг үндэс болоод байна шүү дээ. Тэгвэл одоо энэ олон арилжаачид дунд тэгвэл нэгнийхээ шунлыг хөдөлгөх иймэрхүү үзэгдэл ч өөр асар аюултай юм шүү сэтгэл зүйд. Яг тэр хүн ингээд бас гоё ярилцаж болно, гоё ярилцаад ингээд өндөр хэмжээний одоо хувийн өсөлт үзүүлсэн байж болно. Тэргээ ингээд одоо чадж байгаа юм харуулж болно те. Гэхдээ ингээд бас яг тэр болтол яг юу болдог вэ бас яаж унаж босож бас сэтгэл зүйтэй нэг хэцүү зүйлсийг ингээд тэдрийг нь яахгүй зүгээр ингээд явсаар байгаа л ялцлаа ш тэгм ялахгүй яаш нь яллаа гэл тэгж байгаад л адилхан гэсэн үг л те. Ер нь эрсдэлтэй бас жоохон бодгол хэрэгтэй бас. Би нөгөө Баалид сэтгцэн хөлбөмбөгийн чуулганд оролцоод явж исэн чинь тэнд ингээд ноутбукаа гаргацсан ингээд кафед кофе уугаа сууж байгаа залуучууд дийлэнх нь ингээд нэг арилжааны кандл дэлгэцэн тэгэл амар лаг нөгөө булчинлаг гой бие хаатай тэгэл өглөө ингээд Google явж байгаа байхгүй. Тэгээ би яг тэрийг харах үед анх удаа би нөгөө арилжааг сонирхож эхэлсэн байхгүй. Яаж энэ хүмүүсүүд ингээд дэлхийн хаач байсан ингээд өөрийнхөө хүсэж байгаа капиталаа ингээд яваад болоод байна те. Тэгэл ингээд харангуут нэг юм бод сансан юм байхгүй. Копигаа аваад ингээд нөгөө хүн чинь нэг стресстэй хүн чинь нэг нүүрэн дээр нэлтвэдэг штэ те. Тим юм байхгүй. Яг нэг юм чийл амьдралаар амьдж байгаа би дотоо айгүй хатаарчихсан байхгүй Баалид байхдаа. Тэгэд яг тэр мөхцөл байдал харангуут одоо яг ийм арилжааг бий болгохын тулд юу хэрэгтэй байдаг вэ гэж юусоо сэтгэл зүй байгаа даа. Миний ойлголтоор бол дан ганц мэдлэг ур чадвараас гадна бидний нөгөө нэг хоосон ирсэн буцаад явахдаа ч хоосон байна. Тэгэхээр надад яг үннийг хэлээ зөв миний хувийн бодлоо $1000 эсэлт оруулно, $100 эсэлт оруулно. Энэ мөнгөний хэмжээ бидний сэтгэл зүйг савлуулах нь өөрөө бас их сонирхолтой байхгүй. Яг оновчтой юу гэвэл миний бодлоор бол оновчгүй. Харин мөнгөний хэмжээнээс үл хамааран нөгөө constant байдал буюу тогтвортой байдлыг хангаж чадсан уйтгартай байдлаас аз жаргалыг авч чадж байгаа хүмүүсүүд тэнд ингээ хожоод байх шиг. Тэгвэл арилжаа хийх өөрөө асар уйтгартай процесс. Энийг хүмүүс яаж санал нийлж байна танийхаа? Ерөнхий яг тэр уйтгартай уйтгаргүй яг ингээд ихэн өндөр эрсдэл гаргаад тэр нь ялах тиймэрхүү үе чи өөрөө ингээд амар эцэгтэй эргэлзээтэй ингээд адреналин өсгсөн допамин өсгсөн ингээд нэг ийм үе байгаад байна шүү дээ. Тэр бол яг мэдрэмжийн хувьд тэгж байлдаад ялах гоё. Гэхдээ нөгөө талд бас яг ингээд тооцоолсон эрсдэлтэй ингээд тийм уйтгартай удаан хүлээдэг арилжаа хийгээд тип явах ч гэсэн ер нь гоё. Тэр процессто яг тэр яаж гэдэгтэй биш ерөнхий яг стресс яг эрсдэлээр л би бол гэж бодож байна. Тооцоолсон эрсдэл хүлээж чадах эрсдлээ гаргаад тэгээд 50 явж байгаа учраас л тэр гайс тэмчил байгаа. Чадхааргүй эрсдэлтэй гаргаад арилжаанд орсон байсан бол тэгэл 50 кофе уугаа суухгүй мэдээж хэрэг. Тэр л юм бол гэж бодож байна. Зөв. Тэгэхээр нөгөө өөрсдийнхөө пул одоо нөгөө төрөвчин дэх мөнгөө яаж захин засуулах вэ гэдэг л арга ухаан бас нэлээд чухал байгаа даа шүү дээ. Тийм. Тэр арга ухаан чинь ингээд чиний арилжаанд ороод арилж байгаа ингээд хараа сууж байхад ямар сэтгэл зүйтэй ямар хөө байдлаар харах вэ гэдгийг чи яг тэр үеийн сэтгэл зүй хамаарат байгаа байхгүй. Сүнд мөнгө юм хийж чухал вэ? Чухал шүү дээ. Чухал. Топ эхний 5-д орох уу эсвэл эхний 10-д орох уу? Топор нь инглүүл хийдэд вэ? Юу дээр миний амьдралд юу чухал вэ гэдэг дээр. 1 3 4 мөр хавцаа орно шүү. 3 эхний 1 2 3-т нууц биш бол. Тийм мэдээж хэрэг тэгэл үр хүүхэд гэр бүл хайртай хүмүүс. Хүмүүс маань байна. Тэгээд бас өөрийн амар амгалан тайван байдалтай. Эрүүл мэндтэй. Тэгээд 4-5-т бол чухал. Тэгээд ерөнхийдөө бас мөнгө чухал мөнгөтэй ээжэж бас те. Гэр бүл сайхан амьдрын өөрөө тэр одоо тайван амгалан байх эрүүл саруул байх зүйлийг чинь бас мөнгө хангаж байгаа байхгүй. Бид нэг юм дутуугийн комплекс гэж зөндөл яригддаг. Одоос нь өлөг болсон сэдв гэдэг шиг. Зүгээр энэ дээр нэг мөнгөний сэтгэл зүйн дээр бид нэр мөнгийг чухал биш гэж боддог хүмүүс мөнгөтэй болж чаддаг юм байна. Тийм бас үзэл бодолтой. Юу вэ гэхээр мөнгө угаасаа л чухал биш шүү дээ, тий. Мөнгөтэй бол тийм сэтгэл зүй байдаг хүмүүсүүд нэг мөнгийг шууд хоослох гэж дайрдаг юм нэ. 70 ухамсарын хэмжээс. Бидний нөгөө нийт хийж байгаа сонголтын 80-аас 90% нь ухамсаргүйгээр хийгддэг гэж үздэг нөгөө сэтгэл судлал. Тэгэнгүүт нөгөө
ухамсаргүйн хэмжээс нөгөө мөнгийг ойлгоогүй хүн нөгөө мөнгийг захиран зарцуулахдаа нөгөө ухамсаргүй сонголтуудтай л захирагддаг юм байна. Гэмт Тэгэл хэмжээний мөнгө нэг чухал биш юм чинь ингээл ямар ч тий, тийм юуг сахилга батгуулаад зарцуулаад гэж байна. тий, тэрэн шиг сүрэнгийн хувьд яг мөнгө чухал болсон цаг хугацаа би бас яг нөгөө нэг анги байх үед чинь хоёулынгийнх нь амьдралын хэм маяг ингээ одоо анзаархад өөр байгаа байхгүй. Би бол тухайн үед бол ингээл сүрэнд ч 50 төгрөг өгөөл тэнд ч ороомог ундаа Чи бол мөнгөө зарцуулаад байна. Савж тоглоод байна шүү дээ. Би болохоор уцаа хэрэглүүлээд мөнгө олоод хураагаад байна шүү дээ. Тий, хураагаад байна шүү дээ. Тэгэл PC тоглоод ч үгүй юм уу те нөгөө мөнгийг тухайн үед бол би нөгөө чухал биш гэж боддог байсан байхгүй. Одоо эсэргээр би бол мөнгийг чухал гэдгийг ойлгоцсон. Тэгтээ чухалтаа мэдээж 1 2 дугаарт орох хэмжээний чухал биш. Тэгээ мөнгө бол чухал юм байна гэдэг. Яг энэ шиг манай трейдеруудын хувьд ер нь мөнгөтэй хандж байгаа хандлага ер нь мөнгөний сэтгэл зүй ер нь нийт массаараа ямарх байх шиг байна. За яг ялж байгаа трейдеруудын бас нийт массыг бас би төлөөлж бас тийм болов гэж дүгнэлт хийх бол хэмжээнд бас нэг олон сонирхож юм байна сүрнээс. Тийм ерөнхий яг арилжаач өөрөө бас яг цэвэр яг одоо гоё амжилтын төлөө биш ер нь ашигын төлөө л явдаг болохоор тэгэл дансандаа мөнгө хийгээл арилжах байгаа хүн болгонд л мөнгө чухал байгаа. Мөнгөө олъё те. Ядаж дахиад арилжах мөнгө олъё те. Илүү том арилжаанд орох том мөнгөтэй олъё ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ер нь ашигт орлого мөнгөний төлөө л явдаг байна. Тэ чухал. Тэгээ тэрийгний чухлыг ойлгохгүйгээр арилжаа хийж эхлүүл бас хэцүү шүү дээ. Яг нэг ганц нэг тэгэл олдол за наач удлаа юм байна өөр гэл явж байгаа хүмүүс байгаа л баг тэ. Яг арилжаа сонирхоод яг хийж байгаа хүн болгон л яг мөнгөний чухлыг ойлгоцсон л. Мөнгөөр мөнгө олдог гэдгийг яг хамгийн сайн ойлгож байгаа хүмүүс шүү дээ. Одоо энэний нөгөө эрсдэлтэй нэг тал нь энэ байгаа. Би бас нөгөө үзэгчтэй болоо нөгөө олон нийттэй бас нөгөө сонирхолтой. Манайхтай бас нөгөө зөндөө ийм асуудалтай хүмүүсүүд энэ мөнгөний асуудалтай. Тэгээ онлайн наад зах нэгэд онлайн беттэй 500 600 гаруй сая төгрөг ингээ шууд тавиад нэг хүн үү? Нэг хүн. Өөрийнхөө 500 сая төгрөгөөр шууд мөрий тавиад. Тэгээ тэр мөнгө нь болохоор өөрийнх нь ч мөнгө биш. Тэгэнгүүтээ тэрийг онлайн беттэй алдангуудаа тэгээд нөгөө хуулийн асуудал үүсдэг нөгөө шоронд ордог ч гэдэм юм. Иймэрхүү асуудлаар ханддаг. Тийм тохиолдлууд ч одоо сүүлийн жилд бол болж байна. Нэг хоёр ч кейс надтай байна. За энийг хэлж болох байсан уу гэдэг шиг. За ямар ч тач иймэрхүү зүйлүүд ингээ болж байна тийм нийгэмдэр. Нийгэмдэр. Тэгээ энэнээс болоод нөгөө таагүй эрсдэл нь юун дээр байдаг вэ гингүүт нөгөө өөртөө эрсдэлтэй зан үйл хийх, бусдыг эрсдэлд оруулах ийм тохиолдлууд нөгөө илбэг болоод байгаагийн нэг үндэс нь яг сая хоёулынх нь хэлсэн нөгөө мөнгийг ерөөс огт чухал гэж боддгоо. Тэд 500 600 сая нөгөө яаж бүтээгддэг гэдэг нөгөө тэр хүний цаана нөгөө ойлголт байхгүй шууд л ингээл олж болно гэдэг нэг юм. За надад 500 байна. Тэрбум болгоё гэж шатсан. Тийм, тэрбум болгоод юм уу, тэрбум 500 сая болоод юм уу. Тодорхой хэмжээнд тэр хүний дотоод өсөөл тэгэл ингээ хийчдэг. Тэнгүүд энэний цаана одоо ингээ явж байгаа зүйл бол ерөөсөө яг энэ үнэт зүйлийн систем юм болоо да. Тэгэхээр би нэг арилжаа хийх гэж байгаа хүмүүст эхлээд яаж энийг сураад, яаж гой сайхан санхүүгийн эрхчлөлөнд хүрэхээс илүүтэй яг өөрийнхөө үнэт зүйлийг эхлээд маш сайн тодорхойлосоо гэж хүсэж байна. Хэрвээ одоо сүрэн бол яг хэлж шүү дээ. Миний эрүүл мэнд чухал, гэр бүл чухал, хүүхэд чухал, хань ижил чухал. Тэгвэл энэ хүмүүсийн аюулгүй байдлыг одоо сүрэн тэр мөнгнөөс илүүд үзэж эзэж эсэлд оруулахгүй хэмжээс гэсэн үг. Хариуцлага. Тий, хариуцлага. Тэнгүүд сүрэнгийн хийгдэж байгаа одоо ингээд сэтгэл зүйн процесс юу вэ гэвэл тэр хүмүүс өрөнд орчих юм бол дагаал шанална шүү дээ, тий. Тэгэхээр хизээч би өрөнд орохгүй болчихлохгүй маань. Гэт нэг өөрийгөө нөгөө юм хазаарладаг одоо бриктэй болчихж байгаа байхгүй. Үнэт зүйл гэдэг одоо донтолтон дээр ч гэсэн яг адилхан өөрийг ингэж байнга тэнд ингэж зогсоож чаддаг. За би энэ хүнтэй нийлэх юм бол эрсдэлд орох юм байна. Энэ бол найз нөхөд биш юм байна. Тэгэхээр би энэ хүнтэй нийлэхгүй гэдэг нэг үнэт зүйлээр ингэж зогсоож чаддаг. Тэгвэл манай арилжаачийн хүмүүсийн хувьд яг энэ үнэт зүйлээ ойлгож мэдэрч байгаа хүмүүсүүд яаж ялгагдчихээн. Таны хувьд болохоор ингээ эргэн тойрны одоо Pipcorn-ыг би бас хардаг л да. Discord дээр ингээл хамтдаа хөгжиж, хамтдаа суралцъя. Энд дэр ингээл ирээл лекцэнд оронгууд ингээл зөндөө олон залуучууд ингээ бүгд сурын мэдээ гэсэн хүслээр ингээ нэгдэж чадж байгаа нь тэнд ингээд мөнгнөөс илүү үнэт зүйл байгаад тах шиг. Тэгэхээр нэг нэгнээ бол ингээ нэг юм авардаг систем бас бүтээгдэх гэдэг шүү дээ. Тэгээ бас яг амар их алдагдлаас бас аврах ч юм уу те. Одоо ингээд за өнөөдөр энэ тэднэр болчлоо. Энийг маань гэж байна гэл хин нэг юм бичих юм бол тэгэл боловлдог ч юм уу тийм систем байгаа ба.
Тэнгүүд нөгөө талд нэг ийм систем ажиллаад байх шүү. За мөнгө бол бүр нэгдүгээр хэмжээний чухал. За. Чи мөнгөтэй л бол ерөөсөө бүхнийг чадна. За. Тэнгүүд намайг дагаад ингээ мөнгөтэй бол гэдэг нэг ийм одоо би чанна гэдэг шиг нэг ийм систем ажиллангууд хүмүүс тэр итгэл үнэмшилд нэгдэх нөө мөнгө нэгдүгээр хэмжээний чухал юм чинь би мөнгийг л олох хэрэгтэй гэдэг нөө шунлыг ингэж татдаг юм community бас байх шиг. Тэгээ яг ингээ эсэлт оронгууд яг тэнд ингээд тэр хэмжээс очингууд тэр хүн маань ингээ одоо мөнгөтэй хүн тэр тэгж заасан юм а ч гэдэм үү. Нэг иймэрхүү хэмжээст бас ингээд нэг юм анхлан трейдерүүдэд бас нэг юм эрсдэл үүсэж байх шиг. Миний зөв ажиглалтаас шүү. Би яг энэ community-г гаднаас нь ажиллаж байгаа хүний хувьд. Тэр шиг сүрэнгийн хувьд яг ийм арилжаач хүмүүс юу нь яаж өөрсдийнхөө дархлааг бий болгох вэ? Энэ үнэт зүйлээр нь яаж бий болох? Та гэдэг ингээ хобби өөр бас ингээ чөлөө цагаараа ингээ нэгддэг зүйлүүд байдгүй. Эсвэл энэ талаар бас гоё сонирхолвол Үнэт зүйл. За яг тэр зүйлсүүд ерөнхий яг хувь хүмүүсийн л асуудал байх. Тэ өөртөө ямар хүн байх вэ, яах вэ, юу гэлүүд үзэх үү, тэ. Гэхдээ арилжаа хийдэг хүмүүст бол ерөнхий яг нэг тийм том нөхрөө эсвэл нэг юм нэг харахны тойрог руу орохгүй байх. Яг хамгийн ихний зүйл, хамгийн гол зүйл нь ерөнхийдөө явах хэрэгтэй. Дааж чадахгүй эртлэл гаргаж болохгүй. Чи одоо эхнэр хүүхдтэйгээ амьдарч байгаа байраа барьцан тавьж зээл аваад тэр мөнгөөр арилжиж болохгүй. Юу алдчих юм бол яахан гудамд гарах юм яах. Тэр чинь зөрөгтэй үйлдэл биш байхгүй. Тэнийг үйлдэл байхгүй шүү дээ. Тэгээ арилжааны одоо ингээд санхүүгийн цацал дээр юу ч болж болно. Ямар ч хаач ямар ч бөмбөг дэлбэрээд үн ханш яаж цаавалж болно. Хинч гарч ирээд одоо ямар нэгэн тийм террорист үйл ажиллагаа явуулаач гэх юм уу. Нэг л шөнийн дотор юу ч болох эрсдэлтэй. Тийм учраас тэгж өөрийнхөө хүлээж чадахгүй хэмжээний эрсдлийг гаргаж арилжих бол 3. За тэгээд энэ нь одоо хэсүү ихлээр одоо хүн амтнаас мөнгө зээл битгий арилжаа хийгээрээ тэ буцаагаад төлөх гэд хэцүү тэ ямар нэгэн одоо машин тэргээ зардаг ч юм уу ямар нэгэн байдлаар тийм алдаж чадахгүй тийм гаргаж чадахгүй хүлээж чадахгүй эрсдлэл гарахгүй байвал бас тэр нэг хогийн хар нүхнээс тойр харахны тойрог руу орохгүйгээр бас өөрийгөө хөгжүүлээд яваад байх боломжтой болоо. Хоёулаа энэ арилжаан дээр яг энэ доктортой байдлаар ингээд хэрвээ нууцшвал энэ одоо арилжааг ер нь нэг сардаа жилдээ ч юм уу иймэрхүү байдлаар ингээд барихыг хичээдэг ч гэдэм үү бас нэг тоо мэдээллийг өгж болох юм болов. Ер нь та хэдэн ингээд арилж байгаа иймэрхүү хэмжээстэй явуулаад эсвэл тоог хэлэхгүй маяг бол ийм процент нэг иймэрхүү явуул ер нь зөв шүү ч гэдэм үү. Одоо анхлан сурж байгаа арилжаачдад Тэгээ ерөнхий яг ингээд сардаа дүгнээд байх бас зүгээр байдаг юм. Сардаа алдаж болно. 1 сар 2 сар хасахтай юуж болно. Тэгээд байж хагас жил болно. Хагас жилээр за ингээд эхнээс нь юм ингээд бодоо. За энэ хагас жил дээр одоо юм байлаа ч гэх юм. Тэгээд тэр нэг юуныхаа одоо ингээд явж байгаа баланс шийтнийхаа дүгнэлтээс хамаарад ерөнхий ингээд эрсдлээ бас яг тооцоолж эхэлдэг. За би ч одоо нэмэгт хэдтэй явж байгаа. Одоо жоохон эрсдлээ нэмж болж чинь гэдэг юм те. За ерөнхий алдагдал ихтэй явж байхдаа за ер нь алдаад байгаа юм чинь жоохон хүлээжтэй байгаад алдагдлаа. Эрсдлээ нэг арилжааныхаа эрсдлийг одоо бууруулж гэмтэмхүү байдлаар байж болно. Тэгэд яг дүнгийн хувьд бол одоо хүн болгонд л мөнгөний хэмжүүр шал өөр те. Би бас нэг тийм айхтар том данстай сэлсэрт амар том эрсдэл гаргадаггүйгээд тэгээд их тийм учраас нэг том данс мансаар арилждаг угаасаа тэгээд том дансаар арилжаад эхлэхээр бас сэтгэл зүй шал өөр болж эхэлдэг, айдас мэдс ихсэж эхэлдэг. Тийм байгаа. Тэр мэрийг бас жоохон урт хугацаанд л build up хийх хэрэгтэй юм шиг байлаа. Ерөнхийдөө нэг 1500-аас нэг 2000 доллар орчмын данстай л арилжаал явдаг. Тэрнээс илүү дээшгээ нэг 5-6 доллар хүрээд ирэхээр ер нь чаддгүй. Бас алдууд тэр чинь бас их амар гоё сэдв ороод ирлээ. Хоёлоо бас нөгөө ингээл нэг талын юмыг мушгаал ингээд төөрөөл яваадж байгаа юм шиг санагдаад айгүй гоё сэдв ороод ирлээ. Ийм юм байна. Би яг ойлгочлаа гэдэг шиг. Арилжаач хүмүүс байгаас тө дийлэн арилжаа гэж байгаа хүмүүс. За. Өөрсдийнхөө сэтгцэн эрүүл мэндэд хэр анхаардаг бол. За бодонгоо явчихдаг. Тийм. Энэ бүр ингээд би яг элементүүдийн одоо яг ингээд бас гоё ярих юм байна. Арилжаа хийдэг хүмүүс өөрсдийнхөө сэтгцэн одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд хэр анхаардаг вэ гэж байна. Тийм. Арилжаа хийдэг хүмүүс ер нь өөрсдийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд хэр анхаардаг бол. Яг арилжаа хийдэг хүмүүс л ерөнхий яг сэтгэл зүй маань гэж сэтгэл зүйг анхаардаг баг. Бус хүмүүс ер нь өөрсдийнхөө сэтгэл зүйг ер нь өнгөж хардаг ч баг гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө дийлэнх масс өөр өөр энгийн ажилтаа амьдралтай хүмүүсийг бодвол ер нь сэтгэл зүйг анзаардаг баг.
анхаардаг биш, ер нь анзаардаг байх дийлэнхээр. Тэн дээрээс яг анхаарад тэрийгээ ингээд гоё сэтгэл зүгээ гоё тайван амар амгалан байлгаад ингээд зүв байлгахыг хичээдэг нь ер нь цөөхөн л байх л гэж байна. Окей. Би тэгвэл нэг гоё бас үзэгчтэй бас хуваалцахад яаж сэтгэл зүгээ анхаарах талаас сүрэн бас өөрийгөө ажиглаад яваа. Хамгийн чухал нөгөө хүний сэтгэл зүйд болдог процесс нь танин мэдхүн процесс гэж үү. Бид нэ аливаа юмыг ингэж анхаарах, хүртэх, боловсруулах, бодох үйл явцыг гэлтэй. Хүнд хэлбэрийн асуудал нь танин мэдхүн процесс одоо хамгийн эмгэг шинж нь юу вэ гэвэл OCD гэдэг өвчин байдаг байхгүй юу? За. Үлэгт бодол алдагдал үйлдэлийн эмгэг гэж. Энэ болохоор ямар эмгэг вэ гэхээр нөгөө бодол нь толгойн дотор нь байгаа л идэг. Дахин бодогддог. Тэгвэл би арилжаач хүмүүс OCD-д орох магадлал өндөр юм байна гэж ажигласан байхгүй. Яагаад вэ гэхээр нөгөө өөрсдийнхөө нөгөө кандлыг цаг минут тутам харах гэж хичээдэг. Мэдрэмж нь танин мэдхүн процессыг алдагдуулах боломжтой байна гэж хис санал нийлж байна. Яа нэгс үү одоо арилж байгаа кандлаа хараад ингээл байгаад хараад байж ах нь яг ингээд домтуулаад яг тэрийг л яг хийгээл яг тэр л бодогдоол ингээд байнга л хараал аймаар санагдал тэгэнгүүтээ одоо өөр зүйлсийг одоо том цагийн ч юм уу ямар нэгэн гадны өөр зүйлсийг анзаархаа болно Яг гэсэн. зөв. Тийм. Тийм яг нэг хэсэг үе байсан. Минутын чарт мартер зөв. скалп арилжаа гэдэг. Тэр талаар хаваалцвал яаж тэрийг тэнцвэржүүлв? Одоо энэ кандлаа ер нь хэр унших уу? Тэр талын одоо мэдрэмж айдас төгшөөр хэр үүсэх үү? Ер нь байнга л харж арилжаа гэдэг хүмүүс. Яг тэр миний тэр яг яасан бол бас тэр үе бол жоох экстрим л дээ яг 1 минутанд 1 кандл гарч хаагдана. Тэгээд тэрийг ингээ хараал сууж идэг. Тэгэл орж гараал элементригээл мэдгүй. Гэхдээ тэр бас нэг буруу биш л дээ. Ерөнхий яг зөв зохицуулбал одоо ингээд нэг юм нэг таймингтай одоо оройны 9 цагаас одоо Нью-Йоркийн хөрөнгөний бирж нэгдээд тэгээд ингээ өндөр савлгаа ордог ч юм уу нэг тийм таймингууд байгаа зах зээл дээр ингээд хөдөлгөөн хийдэг. Тиймэрхүү ярин тэгж суугаад арилж байгаа хийгээл тэгэл гарчдаг тийм хүмүүс бас байгаа. Тэгэхгүй зүгээр өдөртөө одоо нэг орж хараад за нэг энтри хийвэл хийчихээ тэрийгээ ингээл өдөрт нэг харчаал байж идэг бас нэг тийм ингээд нэг свинг арилждаг хүмүүс байгаа нэг арилжаа нэг за нэг 10 15 хоног үргэлжилдэг ч юм уу тийм хүмүүс бас нэг өөр ер нь өөр хацсангуудтай. Тэнгүүд энэ дээр нөгөө хамгийн том эрсдэл нь юу вэ гэхээр арилжаа хийдэг хүмүүс маань өөрсдөө сэтгцэн эрүүл мэндээр одоо хохирох магадлал өндөр байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо бид нар ингээд танин мэдхүн процессын хувьд өөрсдийгөө ачааллуулангууд бидний биед парасимпатик гэх тогтолцоо явагддаг. Идэвхжлийн байдал гэсэн. Шүн унтахгүй байвал ч гэдэм үү. Эсвэргээр нь амархан бол бид нар ингээд нөгөө симпатик тогтолцооноос ингээд парасимпатик тогтолцоо руу ордог. Нөгөө хэмжээний ингээд арилжаа хийцэн бол эргээд нөгөө дасгал хөдөлгөөн хийх, нойроо авах, хоолоо тэнцвэржүүлэх, сэтгэл зүгээ докторжуулах эдгээр дасгалууд бүр ингээд байнгын хийх хэрэгтэй байгаа байхгүй. Яг л нөгөө хүн өдөр тутамдаа фитнес хийж ээж л эрүүл амьдардаг шиг. Тэгэхээр нөгөө сүнгийн хувьд нойроо хэрж зохицуулж ийн ер нь нойрны асуудал одоо янз бүрийн юм хоол ундны ч гэдэм юм иймэрхүү талын асуудлууд ер нь үүсчихсэн үү? Үүсчихсэн бол хэрхэн даван туулж исэн бэ? Нойрон дээр ерөнхий арилжаа хийдэг хүмүүс бас амар их асуудалтай байдаг юм санагддаг шүү дээ. Тэгээ яагаад тэгэхээр н одоо геологийн юугасаа ч тийм одоо дэлхийн том хөрөнгөний зах зээлүүд нэгж явахдаа одоо манай шүн болж идэг. Тэнд яг бүх юм бүжгэнж авч тийм үү. Тийм хүн нөхцөл байдлаас болоод заавал шүн сэрүүн байх хэвээр шаардлага гардаг. Тэгээд тэрнээсээ болоод тэгээд маргааш нь өөр янз бүрийн ажилтай байх юм бол тэр зүйлсүүд дээр бас нойр дутуу яваад ахаар бас хэцүү. Энэ урт хугацаанд үргэлжлэхээр бас сэтгцэн янз бүрийн асуудал болдог. Тийм юм зөндөө болт юм шиг л. Миний хувьд бас дажгүй юм байна. Тэгээд арилжаанаас өөр бас нэг хайхтар ажил хийдгүү учраас бас өссөн үедээ унтаал өссөн цагтаа сэрэл тэгэл бас хамтлаа унтаал сайн унтаж аваад тэгэл байл болохоор хичээдэг. Нойр дутуу байх хэцүү гэдэг ер нь амар ойлгосон. Тэгээ айгу ойлгоцсон учраас тэгээд унтж байхдаа нэг их унтсандаа нэг хайхтар гимшээд идэг. Тэгээ хоолны хувьд бол болохоор бас тэгэл ерөнхий бас нэг олон жил ер нь дасгал хийж байгаа би фитнесээр ер нь айгу 10 хэдэн жил хичээлэлцэн. Тэгээд тэр явцдаа бас ерөнхий яг зөв хоол, буруу хоолт юу вэ гэдэг нэг анхан шатны хэмжээнд нь ерөнхий нэг жоохон ойлгоцсон. Тэгэл тэр нэг өөрсдийнхөө одоо амьдралынхаа хэв маягтаа аль нэг арай эвтэйхэн эрүүл маягаар хоолтой болцсон. Ерөнхий тэгэл гэр бүлэрээ тийм одоо юу гэдгийг их тостой өөх мөхтэй хоол иддэггүй.
За тэгээд тус авлаа гэхэд ерөнхий аль болохоор боломжтой үедээ бас оливын тус авчдаг ч гэдэг юм нэг арай эрүүл сонголтыг нь хийждэг. Гурил огт хэрэглэдэг ч юм уу удаан будаа юм уу хэрэглэдэг. Ногоо нарийн ногоо их хэрэглэдэг ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ерөнхий нэг юм лайфстайлаа нэг юм хоолны хувьд бол арай нэг юм айтайхан эрүүл тал руугаа болгоцсон. Тэгээд яддаг тийм ч бас хоол моолн дээр л нэг асуудал үүснэ. Харин тийм. Яг үнэ. Тэгээд иймэрхүү байдлаар сүлэнг бас ингэж хэлсэн чинь бас бахарх сэтгэл төрж ийн гэдэг шиг. Яагаад вэ гэхээр тэр болгон хүмүүс маань амьдралын хэм маягтай сэтгцэн эрүүл мэндийг оруулж чаддгүй. Яг л нэг улаархаараа бүх юмаа золиол эцсийн мөчөдийн амжилтанд хүрсэн ч эргээд золиослогдсон зүйл Эрүүл мэнд гэр бүл тий, байхгүй. гэр бүл. Нэр хүнд нийгмийн харилцаа байхгүй Тий, тийм. нийгмийн харилцаа. Тэгэл нэр хүнд бүх юмаа золин байж л нэг там төрхтэй болоод дуусдаг хүмүүс бас байна тийм. Тэгэн барин байж тийм амжилтанд хүрээч чаа. Тий. Яг үнэ. Би бас яг тэгж бас боддог. Одоо эцсийн дүн what cost тий. Яг юуны төлөө ингээд энэ бүхнийг бүтээсэйгэнгүүл өөрт нь юу ч үлддэггүй ч гэдэм үү тий. Одоо яг арилжаан дээр айдас мэдээч их чухал. Тэгээ дээдээс нь тэр айдас дээр үндэслэгдэж үүсэж байгаа нэг мэдрэмж FOMO гэдэг шүү дээ. Fear of missing out та. Энэ хоёр тий хоцож үлдэх үе гэдэг. Энэ хоёр айдас одоо суурь айдас нь болохоор бүх зүйлээ алдах үе. Эсвэл ямарваа нэгэн зүйлээс би ингээд арилжаандаас ашиг хийхгүй үлдэх үе гэдэг нэг юм мэдрэмж нь тухайн хүнийг ингээд богино хугацаанд ингээд нэг өөрийн мэдрэмж шийдвэр гаргаж нөлөөлчдөг. Тэгэхээр би үйлчлүүлэгчтэй бас юу гэж хэлдэг вэ гэхээр ямар ч төлөв нанган цайлжаач юм биш. Ямар ч төлөвийн өдөөлт буюу триггерүүдэд автахгүйгээр яг өөрөө 5 секунд тайвшраад тэр орчин зүгээр ажиглаа л гэдэг. Yes. Тэгэнгүүт тэр үед юу болдог вэ? Бидний бие ч өөрөө тайвширна. Хоёрт таригч өөрөө тухайн үйл явдлыг сэтгэл хөдлөлөөрөө биш илүү газардаад логик дүгнэлт нь илүү сайжирч хийгдэж бас болдог. Тэгэхээр яг энэ шиг сүрэнд ингээд өөрийн гэсэн нэг юм ашигладаг арга техникүүд юу вэ? Тэгээ ерөнхий яг манайхан тилт гэж ярил л да. Тэр нь тилтэнд орно гэсэн яринтай алдчихгуудаа өөс дахиж орох дахиад алдчихна. Тэгжээтэл алдагтал амар том болчихно. Тэгээ яг хамгийн сүүлийн алдагтал одоо данс нь ойл болохгүй сүүлийн алдагдлынхаа өмнө ингээд хараа сууж ин гаццсан салгалцаа. Тиймэрхүү үе байна нэг юм losing streakтэй юм тилтний өөрийн эрүүл ухаангүй шийдвэр гаргадаг тийм үе байна. Тиймэрхүү чи ингээд яг стресс яг physically ирээл хотоодон дээр ирээл шууд очил бөөлжөөл тиймэрхүү ингээд бараг хаалхахын аавар мав ямар ч цус мосгүй яг болцсон нэг тийм үе байдаг бас туулжл гарсан тий. Тэр үедээ бас тэгээд ямар нэгэн тийм гоё зөв шийдлэр ингээд гарч чадаагүй тэгэл тулаал өгч үргэлтэл дууссан. Тэгээ одоо болохоор ерөнхий нэг тиймэрхүү мэдрэмж төрөөд байх юм бол яг зогсдог. Зогсоол нэг 5-10 секунд бодоол нэг жоохон өөр юм хийж мэгээд ч юм уу ямар нэгэн байдлаар зогсдог гэдэг. Үргэлжлсэн одоо бодлынхаа цовааг ингээд анализ хийгээл одоо ингээд ингэх гээд гэл тийм юм бодоолаа шүү дээ. Тэрэндээ автаал яг ороод байгаа. Тэгэл яг зогсоол нэг жоохон амьсгаа аваад. Яг зөв. Жоохон амьсгаа аваад тэгэл болохооргүй байвал тэгэл шууд хаагаал бүх юм амтраагаал тэгэл шал өөр юм хийгээл явдаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар тийм нэг стоп чигээр бол хэрэгэлдэг. Nice. Би бас яг level 2 гэдэг шүү. Яг яаж бас сүнгийн амжилттай байгаа гол шалтгаан бас тэр болоо гэж бодод байна. Нөгөө зим философитой нэг empty your cup гэдэг нэг аяга хоосл гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ. Аяг бол гэдэг тийм шүү. Тэр cup гэж. Тэр чинь бүрслэн шүү дээ. Be water my friend. Тэр би нөгөө дүүрэн аяган дээр нэг хоёр лам уулзчихлээ. Тэгээд нөгөө нэг лам нь урд нь цайны аяга тавиад нөгөө цайны аяган дээр нь ингээд цай хийсэн чинь цайн дүүрсэн байхад нөгөө лам зогсохгүй хийгээл идэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө лам хүүе зогсооч наа цааш нь дэврээд дээ штэ гэдгсэн чинь яг энэ шиг би чамд ингээ юу ч зааж чадахгүй нэ. Яг л чиний аяга үжээд дүүрэн. Тэгэхээр нөгөө цаашаа мэддэг бол ингээд чамд бол яг л энэ аягнаас ингээ гоожж байгаа цай мэт ингээд ямар ч үр ашиггүй буух нэ. Тэгэхээр чи аягаа хоослоод хүрээд ирээ гэдэг шиг. Сэтгэл зүгээ докторжуулдаг өөрийнхөө сэтгэл зүг хаосладаг техник үүд. За. EMDR гэдэг. EMDR. Eye movement dissociation rapid гэдэг. Нүдний хүүхэн харааны хөдөлгөөн бидний бодлыг сарниулдаг. Одоо сүнэн ийшээ харда. За, окей. Ийшээ ингээ харангуудаа чи өөрийнхөө толгоон дотоод юуны ч талаар бодож болно.
За тэгэнгүүтээ хамгийн муу дурсамжаа нь бодчих. Тэгээ ярихгүй байсан ч болно. Тэгээ яг хурууны үзүүрээс нүдээ салгахгүй тэр бодлыг төсөөллөө шүү. За эхлэе. Тэр үйл явдал яаж бий болсон те? Хизээ хаана байсан, өглөө байсан уу, шөнө байсан уу? Эсвэл гэртээ байсан уу, гадаа байсан уу? Тэр нь үйл явдал болоход хажууд чинь хэн нэгэн байсан уу, үгүй юу гэд тэр болгоныг төсөөлж болно. Тэгэл тэр болгоныг төсөөлөхдөө яг энэ хурууны үзүүрнээс ингээ нүдээ салгахгүйгээр ажиглалаа. За бүр толгоон дотор тэр үйл явдлыг ингээд хаана болж исэн үгүйг ч санахгүй байсан ч болно. Тэгэл төсөөлөл байхад л болно. За одоо ингээд эргээд тэр үйл явдлыг төсөөлөхөд ямар аюу хэцүү юм ба шүү дээ. Яг тэгж тооцноо тэгсэн үү ингэсэн үү яг тэгсэндээ гэж юм бодогдоход төвлөрж ерөөсөж чадахгүй. Яг зөв. Тэгэнгүүт энэ өөрөө нөгөө нэг төвлөрөхгүй байдлаас хамааруулж нүдний анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлээд нөгөө нэг сөрөг бодлуудыг ингэж төрж гаргаж байгаа. Ерөнхий ингээд одоо нүдэрээ харж байгаа зүйл дээр нь одоо рамыг ачааллуулаад тэгэнгүүтээ ингээд дотроо секунд дээр бодож байгаа юм дээр зүйл дээр их ажиллах рамгүй болгоод тэгээд яг тэр харж байгаа руугаа их ачааллаа өгч чинь гэсэн юм. Тэгэхээр үр дүнд нь яхаа сэтгэл зүй тайвшрах юм дурчих юм уу? Нэг талаараа энэ нь өөрөө нөгөө mindfulness-тэй төстэй. Бид ингээ нөгөө гүйж яхад халхаан дээрээ төвлөрөх юм бол гинт тухайн орчноос ингээ алснаад зөвхөн нэг зүйл дээр ингээ төвлөрөнгүүтээ нэг сайхан амарцсан юм шиг гүйж дуусаад төвлөрдөг шүү дээ. Тэрэн шиг хурууны үзүүрдээ төвлөрөх тусам нөгөө бидний анхаарал улам нягтардаг. Тийм бодож чадхаа. Тэгсээд байгаа нөгөө тархин дотор байсан нөгөө сөрөг бодлууд шахан зайлагдаад мартагдаж алсардаг гэсэн үг. Тэгэхээр би яг нөгөө арилжаач хүмүүст энэ мэдчихлээ. Энэ бол зүгээр техникүүд шүү дээ арга. Тэрэн шиг ингээ үнэхээр ингээ нөгөө тилтэнд орчвол өөрсдийгөө ингэж гаргаж авдаг төлөвлөлттэй болоосаа гэж үздэг байгаа. Шууд тийм бас гоё юм тий. Тэгээд одоо сүрэнгийн хувьд бол магадгүй нэг өөр зүйл рүү анхаарал нэг гараад нэг орчноо солиод үздэг гэдэг чи яг энэ нэг тамхи мэмталтаа хөгжим сонсчмос бол. Тийм. Тэрэн шиг бид нар ингээд өөрсдийн гэсэн юм техниктэй болчвол манай монголчууд бас ингээд арилжаан дээр одоо ингээд улам одоо пипкорн гэдэг шиг ингээд мундаг залуучууд нэгдээд нэг нэгнээ ингээд бас коммуникац үүсгээд явах нь бас ингээд тодорхой хэмжээнд ингээд амжилттай байх үндэс юм болов уу гэж харж байгаа. За тэгээд үзэгчтэй бас энэ хүрээнд ингээд хараад олон хэрэгтэй мэдээллүүдийг та хэд бас авч чадсан болов уу гэж бодчих. Тэгээд арилжааны эцсийн олон мэдээллийг та бүхэн маань бас авч чадсан болов уу гэж найдаж байна. Тэгээ арилжааны төгсгөл сүрэндээ бас ингээд нийт одоо үзэгчтэй хандаад хэлхийг хүсэж байгаа. Энэхүү подкастын дараагийн дугаар дээр бас ингээд олон зочин оролцсон. Тэгээ тэр хүнд бас дахин оролцсон ч болно. Тэгээд нэмэлтээр ингээд хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ? Дааж чадахгүй хэмжээнийхээ эрсдлийг битгий гаргаарай. Тэгээд айгу сахилга утастайгаар ингээд сураад үргэлжлүүлээд явбал бас боломжтой. Тэгхгүйгээр сахилга батгүй ингээд өндөр эрсдэл гаргаад мөрөөдө тоглоом шиг яваад байх юм бол тэгэл амьдралыг нь оронгоор нь эргүүлээд ингээд нэг хар нөх рүү орчих боломжтой. Бас тийм эрсдэлтэй. Тийм зүйл байгаа. Тэгээд бас ингээд өөртөө одоо зах зээл дээр байгаа ямар нэгэн тийм скам лөөр тийм зүйлсд одоо битгий өртөөрөө ухаалаг байцгаагаараа гэж хэлээ да. За баярлалаа.